Дараагийн мэдээг танилцуулъя. Европын холбооны зүгээс ундны усны стандартыг шинээр батлан мөрдүүлэхээр болсон байна. За энэхүү стандартад дурдахтаа ундны усанд агуулгадах, үрд хадгалагдах химийн бодисын эсрэг хамгаалтыг аль биесээр хэрэгжүүлж эхэлсэн байна. За одоогийн байдлаар энэхүү арга хэмжээ авч байгаа нь сайн алхам болсон ч гэсэн мэрэгчлэнүүдийн зүгээс энэ одоо авч байгаа арга хэмжээ нь хангалттай бос гэж мэдэгдэж байгаа. За 1-р сарын 12-наас эхэлж хэрэгжиж байгаа энэхүү хатуу арга хэмжээ нь PFAS нэртэй одоо бодисын төвшинг системчилсан байдлаар хянаж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. За энэхүү PFAS гэдэг нь Эверестийн ориглоос эхлээд хүний цус хүртэл дэлхийн бараг хаа сайгүй илэрсэн нийтдээ 10,000 гаруй синтетик хим бодисны бүлгийг хэлж байгаа юм. За тэдгээрийг байгалийн жамаар задрахад нийтдээ 1000 гаруй жил шаардлагадаг учраас тэднийг нь бөөнд нь бол үрд хадгалагдах химийн бодис гэж нэрлэдэг юм байна. За голчлон энэхүү химийн бодис нь наалддаггүй сав, хайрвалын тавг, хувцас, хүнсний сав баглаа буудал зэрэг ус тосон тэсвэртэй зүйлийг хийхэд ашигладаг ийм бодисууд байдаг юм байна. Гэвч энэхүү бодисыг агуулсан зүйлсийг одоо амьдрал ахуйдаа хэрэглэх нь зарим төрлийн хорт хавтар үүсгэх, үр тогтоох чадварыг бууруулах, тархлааны тогтолцоонд асуудал үүсгдэг гэдэг гэрээ одоо хүний эрүүл мэндэд хортоод тооцогддог. За хүний гараар бүтээсэн эдгээр химийн бодисыг амьсгалах эсвэл залгах тэр байтугай арьсан шингэх боломжтой гэж эрдэмтэд өмнө нь анхааруулж байсан. За Европод ойролцоогоор 12.5 сая хүн эдгээр одоо химийн бодисоор бохирогдсон үндэсний устай орчинд амьдарч байна гэсэн ийм судалгаа гарч байгаа юм. Шинэ журмын дагуу Европын холбооны бүх ус ундны усны шинчилсэн удирдамжийн дагуу шинээр тогтоосон хязгаарын утгыг дагаж мөрдөхийн тулд бохирдлын түвшнийг шалгах шаардлагатай болж байгаа. За мөн энэ уг удирдамж нь хүн хэрэглэхэд зориулсан усыг аюулгүй цэвэр байлгах гэж одоо ангилгаж шаардлагатай нөхцөлийг бий болгохын тулд хууль эрх зүйн стандартыг тогтоон мөрдөж ажиллах юм. За шинэ журмын дагуу Европын холбооны улс орнууд ундны усны PFAS-ийн түвшинг хянаж гарсан үр дүнгээ Европын комисс мэдэгдэх ёстой. Ингэж тайлагнах систем нь өмнө нь бол хэрэгжүүлж байсан ундны усны удирдамжаас илүү энгийн цуглуулах шаардлагатай мэдээллийн хэмжээг бууруулж байгаа гэж Европын комиссаас мэдэгдэж байгаа. За хэрэг хязгаарын утга хэтэрсэн тохиолдолд гишүүн орнууд энэхүү PFAS-ийн түвшинг бууруулсан гэдгээ олон нийтэд мэдэгдэж, за нийтийн эрүүл мэндэд хамгаалахын тулд зохих арга хэмжээг авах ёстой. Үүний зэрэгцээ тухайн мэдээллийг олон нийтэд илээр тайлагнах үүрэг хүлээж байгаа юм. За энэ одоо асуудалтай холбоотойгоор Европын холбооны зарим улсуудын зүгээс хатуу арга хэмжээ авч байгаа. За тухайлах юм бол Франц улс химийн бодис агуулсан аливаа бүтээгдэхүүнийг худалдах, үйлдвэрлэх, импортлохыг хориглосон. За энэ хуулийн анхны төсөлд бол наалддаггүй сав суулгыг хориглох тухай тусгаж байсан. Гэхдээ Францын одоо сав суулга үйлдвэрлэдэг Тефал компани зүгээс эрчимтэй лобби хийсэн учраас наалддаггүй сав хайрвалын тавгийг энэхүү хоригт оруулахаас одоогийн байдлаар бол оруулаагүй байгаа юм байна. За Европын холбооны журам баталсан явдал нь бол эерэг байдлыг бий болгосон гэж Plastic Planet нэртэй одоо байгууллагыг үүсгэн байгуулагч Cian Sutherland хэлж байгаа. Гэхдээ энэ нь бол европчуудыг хортой ус ухаас хамгаалахгүй гэж мэдэгдэж байгаа. За бохирдлыг урьдчилан сэргийлэхийн оронд түүнийг хөөж гаргадаг ийм зохицуултын системийг нэвтрүүлж байгаа нь бол мянган химийн бодисыг эргэлтэнд үрд үлдэхэд нөлөөлж байгаа юм. За уялдаа холбоотой хяналт чухал боловч доктортой бие даасан хэрэгжилтийг хангах нь хамгийн чухал. За мөн үйлдвэрлэгчдэд бодит шийтгэл оноохгүйгээр гишүүн орнууд үр дүнтэй арга хэмжээ авах боломжгүй гэж үзэж байгаагаа одоо судалгааны байгууллагаас хандаж хэлж байгаа юм. За ямар ч тач бол Европын холбооны хэмжээнд одоо түрүүнд дурдсан үрдийн гэж нэрлэгдэж байгаа энэхүү одоо химийн бодисыг хоол хүнсэн ундны усанд одоо хэрэглэхгүй байх энэхүү төвшнийг нь хянж байх юм системийг тогтоосон явдал нь бол дэлхийн дахинд шинэлэг ийм үйл явдлууд болж байгаа юм. За бусад орнууд ч гэсэн Европын холбооны энэхүү жишгийг одоо баримтлан өөрийн одоо ундны усны стандартыг шинжилэн тогтоох шаардлага үүсэж байгаамаа.